За сайн байцгаана уу? Өнөөдрийн Ноорогийнхоо өдрийн тэмдэглэлтэй тавтай морил. За өнөөдөр хувьтаад цагаагаар жоохон бүрхэг байна. Тэгэд ер нь цагаагаар ингээд жоохон бүрхэг ингээд жоохон байх үед надад жоохон миний сэтгэл жоохон хэцүү байдаг. Гэтэ нэг амар бол хэцүү биш, бүр анх бүр амар хэцүү байсан. Би танарчлаа шүү дээ. Би сэтгэлийнхаа энэ сэтгэл зүйн асуудлыг одоо даван туулахаас өмнө надад ингээд амар хэцүү, бүр хэцүү байдаг байсан. Одоо зүгээр ингээд жоохон хүндөр оргоол тэгэл өөрийн бодоол тэг мартчихдаг. За өнөөдрийн сэдв бол жоохон хүндэж магадгүй. Тэгээд энэ минь надтай адилхан зүйл тохиолдсон хүмүүстэй уучлаарай, шархаж хүндэж байгаа л уучлаарай. Гэхдээ энэс гарах арга зам байна. Мэдээж Ноорогийнхэн блог дандаа болсон. Гэхдээ ийм гарах арга зам байна гэдгийг ярьдаг тий. За надад ч гэсэн ярих чагаа болохоор жоохон хэцүү байна. Гэтэ би чадлаараа ярина. За өчигдөр би Facebook дээр рил оруулсан шүү дээ. Эцэгийнхээ хүндлээ. Аав ээж та бити муухай харцчий. Тэд нэр те энэ дэлхий дээр чи урт наслаа гэж бодвол эцэгийнхээ хүндлээ гэж хэлсэн чинь над руу чат ирсэн. Маш олон чат ирсэн. Тэг юу жисэн бэхээр би аавдаа хүчрхийлүүлсэн байхад яагаад би аавыгаа хүндлэх ёстой, яагаад би аавыгаа те автаа сайхан харцах ёстой. Манай ээж надтай өдөр болгон муухай үг хэлдэг. Бүр ингээд дандаа намайг доромжилдаг, хараадаг, тий амнаас нь хизээ сайхан үг гардаггүй. Энэ нь миний ирээдүйд цаашаа явах карьер одоо сурах үйл явцад нөлөөлөд байна. Би яаж ийм хүнтэй сайхан харцсан гэж хэлсэн. Тэгээ намайг үнэхээр уучлаарай буруу ярьсан бол гэхдээ яагаад чи эцэг ихээ хүндлэх за гайвуу эцэг их бол гайвуу хүндлэх ёстой тий. Үнэхээр ийм байд эцэг их бол чи өөрийгөө чөлөөлөө тэндээс өөрийгөө авч гарах ёстой. Чи тэр эцэг ихийг орхино гэсэн үг. Орхиос өөр арга байхгүй. Тэгээд чи өөрийгөө эдгээчээд дараа нь тэр эцэг ихийг хараад үзээрэй. Зүгээр өрөвдөлтөө өрөвдөнчээ заяа. За миний энэ түүх болохоор зөвхөн мэрэгжлийн хүмүүс бол мэдж байгаа. За юу вэ гэхээр манай аав надад ер нь маш их хайртай. Ээж болохоор заримдаа ингээл жоохон хатуу, ээж нар угаасаа жоохон хатуу байдаг шүү дээ. Гэтэл ээж надад хайртай. Тэгээ надад нэг зүйл тохиолдсон нь болохоор юу гэхээр би 18 настай хахад 10 жилдээ нэг эрэгтэй хүүхдөө эрэгтэй байж байгаа. Тэгээд 10 жилээ төгсөх жилдээ тэр хүүхдээсээ жирэмсэн болоод тэгээд тухайн үед би яг хүүхдээ гармаар байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай аав ээж тэр залуутай уулзчаад энэ бол чамд үнэхээр хань болох хүн биш байна. Одоо чи ирээдүгөө бод, сургууль соёлоо бод, одоо ингээд сур, одоо хүүхдээ ахуул гэдэг шийдвэрийг гаргасан. За тэгээ миний хувьд болохоор өөрөө шийдвэр гаргах ямар ч тийм эцэг ихтэйгээ хэлчгээр чинь би өөрийн гэсэн шийдвэргүй л байгаа байхгүй юу? Өөрийн гэсэн толгойгүй хүнээр шийдвэр гаргадаг. Тэгээд би ааж хөвгөнд ороод ахуулсан. Тэгээ яг ахуулж явах тэр эмнэлэг дээр ахуулж явах ямар ч өвчин намдаа хийгээгүй заа. Тэгээ аим шигтэй өвдөлт мэлэрсэн. Зүгээр доор ингээл ухаад байсан зав. Тэгээд ахуулсны дараа маш өвдөлт мэдрээ. Би зөндөө уйлсан, маш их уйлсан. Тэгээ маш их харамссан. Хүний хувьд яг ингээд анх ээж болж байгаа хүний хувьд яг хүүхдээ алдах ямар хэцүү байдаг тийм мэдрэмжийг би ингээд авсан хичнээн хараагүй ч гэсэндээ. Тэгээ тэр цагаас хойш би ингээд аав ээжтэй ер нь бол ерөөсө дургу болсон. Ингээд үзий яддаг болсон. Миний эцэг их ээжиж надад яагаад ийм муухай хатуу зан гаргаж байгаа? Яагаад намайг ингээд хайрлаагүй ийм муухай зан гаргаж байгаа ингээд аав ээжтэйгээ ерөөсө тийм сайхан харилцаатай байдаггүйс өдийг хүртэл заяа. За тэгээд хүнтэй суулаа, 4 хүүхэд гаргалаа. Мэдээж сайхан нөхөртэй болсон, сайн хантай болсон, 4 хүүхэдтэй болсон, 4 хүүхэдтэй болол ингээл тэгэл Америкт ирээд ингээд хүний нутагт ирээд яг ингээд би өвдөж эхэлсэн шүү. Өмнө жилийн 12 сараас эхлээл нам хэвтэрт байгаа байхгүй. Би ерөөсөө босч ирж чадахгүй. Бүр үнэхээр босч иржгүй. Босч нойлж орж чадахгүй заяа. Тэгэл арай хийж басаал нэг өөрийгөө тайвшруулахын тулд ингээл YouTube бичлэг, рeel мөрөлөө хийчихэл тэгэл буцаж хөвтөөл. Тэгэл
өгөөс би өвдөд бүр үнэхээр өөдлөхгүйсэн би өвдөд ингээ миний бяцхан тархинд ингээ хүсэл мөрөөдөл маш олон юм байгаа штэ хийж бүтээсэн. Тэгээ хичээл авч исэн хичээлээ дрофлоод хичээлээ авч чадхаагаад ажилдаа явж чадхаагаад ингээ бүтэн 2 сар ста нам байгаа хэвтэрд байгаа. Миний ходоод өвдөд дээрээс нь миний нөгөө энэ булчин ингэж дагаж өвдөд бүр үнэхээр хэцүүсэн заяа. Тэгээд би тэр нөгөө бариачид бариулсны дараа яг ингээ миний сүнс ингээ өөртөө орсон юм санагдсан штэ. Тэгэл би ингээ ухаарсан баг. Тэгээд яг ингээд өөрийн эрүүл юм ухаанаар эцэг их ингээ харсан чинь би амар өрөвдсөн байхгүй тэдэрэг. Тэгээд би уучлалт гуйсан. Намаа үнэхээр уучлаарай. Би яг тэр үед нэг ийм мэдрэмж авсан юм аа. Ингээд би та хоёрыг ингээд уурлаад ингээд та хоёр л муухай зан гаргаадсэн намааг үнэхээр уучлаарай. Одоо охин нь одоо ингэж та ингэж муухай зан гарахгүй гэж хэлсэн чинь л эндээс ингээд нэг юм аваа явчихж байгаа юм шиг ингээд нуруунд дэр ингээд нэг хүнд юм чулуу ингээд дараад ингээд байсан. Тэрний ингээд авчихсан юм шиг ингээд бүрэн амьсгал авч байгаа юм шиг ингээд амар гой уужраад явцсан байхгүй. Үнэхээр гой нэг юм шархаа ингээд эдгээсэн үнэхээр ингээл явцсан заяа. Бүр ингээл амар гоё болцсон. Тэгэл би та нарт хэлсэн. Ер нь бол хин нэг үзэн ядах. Төрсөн ах түүнэр бие үзэн ядаж ерөөсөө ялангуяа цусан төрлийн хүмүүс бие үзэн ядаж ерөөсөө болдгүй юм байлээ шүү. Ах эгч нартайгаа хэрэлдэж муудалцдаг бол болохгүй. Эвтэй найртай бай. Та нар бие блоклоод хин хэний чинь амьдрал сайжрахгүй хин хэний чинь би өвчин ороон ингээд ямар нэгэн юм тусаад яваад идэм байлээ шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүүхдээ ахуулах тал дээр бол үнэхээр хүчингийн хэрэгт одоо орсон тий хүчиндүүлсэн тэгээд хүүхдээ ахуулах болно. Бусдаар бол тий яаж игээл одоо өөрөө өсгөөд гаргана гэсэн шийдвэрт үнэн ч байгаарэ. Над шиг ингэж битээ харамсаараа гэж хэлмээр энэ. Тэгээд дараа нь магадгүй чиний ч зүв байж болно, эцэг хийчин зүв байж болно. Энийг чи одоо мэдэхгүй цаг хугацаа л харуулна заяа. Хинийхэн зүв, хинийхэн бурууг цаг хугацаа харуулна. Тийм учраас чи зүгээр л өөрийгөө идгээ. Өөрийгөө ингэж чөлөөлчих заяа тэр хэцүү зүйлээсээ. Тэгэл орхиж. Тэгэнгүүт угаасаа тэгэл цаг хугацаа харуулна. Заяа. Тэгж хэлмээр байна. Тэгээд юм жоохон онцгүй. Гэтэ юм түүх ярьсан бол уучлаарай. Бидний хүн болгоны амьдрал туулсан өөр чи хэрвээ үнэхээр эцэг их чинь чамааг ингээ муухай харааж зүхөөд ингээ чамааг ингээ голоод те ингээ янз бүр болсон бол уучлаарай те. Энэ чинь чамд яасан чиний өвдөл. Тэгээд энэ өвдөлтөд чи өөрөө л даван тулж чадна. Тэгээд даван туулаад гарсан хүний хувьд чи чадна гэж хэлмээр байна. Тэгээд хамгийн сайн аз жаргал бүхний хүсэн өрөө чи одоо яг миний энэ эрүүл болсон энэ тарих энэ одоо юмыг харж байгаа харах энэ үнцгийг чи эрүүл болсон хоноод ноороо энэ зүйлийг л мэдэрч исэн юм байна. Ноороо энэ зүйлийг л яриад исэн юм байна гэдгийг ойлгоно. Хизээ нэгэн цагт одоо чи ойлгохгүйч магадгүй. Гэтэ хизээ нэгэн цагт чи ойлгоно. Тэгээ хэрвээ ойлгоод амьдралд чинь хэрэг болсон бол мэдээж над руу чат өчээрээ. Тэгээ би хизээч хамаагүй баяртай хүлээж авах болно. Тэгээ энэ үгээр миний блог дуслаа. Баярлалаа. Баяртай.